Монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхтсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Онцгийн цагаан. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийн манай зочин бол Төрийн банкны захирласан хатагтай Наран Туяа байгаа. Наран Туяаг та бүхэн таних бах, гэвч би дахин товч танилцуулъя гэж бодож байгаа. Миний мэдж байгаагаар бол хувийн секторт ажиллаж байсан, Төв банкнд ажиллаж байсан, хувийн банкнд ажиллаж байсан, тэгээ улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан, судалгаа хийдэг Монголын сор болсон эмэгтэй байгаа. Тэгээд манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр одоо үржилж ирсэн. Тэгээд бид нар ингээд дэлхийн сонгодог 50 бизнес номыг одоо орчуулад, редактлаад, хэвлүүлээд нийтийн хүртэл болгосноос хойш бол хүмүүс үүнийг бол олон нийтэд одоо тайлбарлаж сурчлахад бас юм анхаараач гэсэн хүсэлт ирсэн учраас ингээ хүндэт зочныг ураад тодорхой нэг одоо номоор нэг сэдвээр нь одоо ярилцахаар ингэж тохирсон. Тэгээ манай дүрэн бол тийм байгаа. Тэгэхээр өнөөдрийн та нэгдүгээр энэ номыг уншсан бах энэ талаар нэг товч хэлбэрээр сайн байна. Хоёрдугаар тэгэхээр бид нар энэ өнөөдрийн сэдэв бол Петрик бичсэн одоо the 5 dysfunctions of a team гэдэг ямар нэгэн аливаа багийн удирдлагын багийн 5 нийтлэг доголдлын талаар ингэж судалгаа хийсэн. Одоо Петрик Лесёны энэ номоор ярилцах гэж байгаамаа. За тэгээд танд үгүй. Баярлалаа. Тэгээд ер нь бол нөгөө монголчуудад яг өнөөдөр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд бид нар юуг одоо өнөөдрийн хүртэл ойлгож сураагүй байна вэ гэхээр нөгөө цэвэр бодит сектор бизнес хийдэг энэ бизнесийн арга ухаанд бас төдийлөн хүн болгон сайн суралцж чадаагүй байгаа мó гэдэг одоо 32 34 жилийн одоо юунаас өндөрдөөс ирээд харахад тийм сэтгэл төрөд байгаа. Би яагаад энийг хэлж байгаа гэхээр Төв банкнд ажиллаж үзлээ. 13 жил Монгол улсын Төв банкнд арилжааны банкуд одоо санхүүгийн зах зээлийг зохицуулах гэж оролцсон. Тэнд дандаа хувийн банкуд, хувийн санхүүгийн байгууллагууд одоо оролцоод явж исэн. Тэгээ санхүүгийн бизнесийг эрхлэхэд ямар хэцүү, энэ босгоход ямар хүндрэлтэй байдг вэ гэдгийг мөнгөөр мөнгө хийдэг бизнес эрхэлдэг хүмүүс л ойлгоно гэхээс энгийн хүмүүс бол тэрийг ойлгохгүй дандаа одоо мөнгө хүлэгч одоо хүмүүсээс өндөр хүүтэй тий одоо зээл алгаж зүгээр суужгаад мөнгө олчих гэдэг юм ингээ буруу ойлголтууд маш их байдаг. Гэвтэл одоо яг нөгөө бизнес болгоны салбар болгоны бизнесийн онцлог өөр маш их өөр. Тэгэхээр та бүхэн бас энэ бизнесийн сонгодог 50 одоо ийм тохиолдол кейсийг тий одоо дэлхийд даяараа судлаад ингээ гаргацсан энэ номыг ингээ олонний хүртэл олгож байгаа. Миний хувьд бол маш их баяртай байгаа. Тэгээ энэ номыг их хамтрахж уншсан. Тэгээ отоочулаа маань орчуулсан байлээ. Тэгээ маш сайн орчуулгатай, маш сайн ном байсан. Тэгээ энэ номыг орчуулж хүмүүсийнхаа бизнесийн боловсролд одоо ийм үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгдүгээр одоо маш их баярлж талархаж байгаа илэрхийлмээр. Загдхүүгийн Наран Туяа санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлэр төгсөөж банк санхүүгийн салбарт ажлын гараагаа эхлүүлсэн. Мөн Америкийн нэгдсэн улсад Колумбийн их сургуульд ахисан төвшний эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр мэргэжсэн санхүү, эдийн засаг, банкны салбарт мэргэжсэн анхны хуульч. Түүний ажлын туршлага банкны салбарт төвлөрсөн санхүүгийн зохицуулах хорооны дарга Монгол банк болон Монгол шуудан банк зэрэг байгууллагад удирдах албан тушаал хашиж байв. Улмаар Монгол улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан нь түүний карьерийн томоохон үе шатын нэг юм. Тэрээр 2016 онд Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлого боловсруулан ажиллаж байсан бөгөөд ардчилсан намын гишүүн юм. Загдхүүгийн Наран Туяа эдийн засаг, хууль, банк, санхүүгийн бодлого, улсын төсөв, хөгжлийн санхүүжилтийн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож ирсэн туршлагатай хуульч эдийн засагчдын нэгд тооцогддог. Тэгэхээр энэ юун дээр ингэж хэлсэн байгаа юм л да. Ер нь аливаа ингээ байгууллага бизнесийг яг амжилттай явуулахад бол стратеги чухал биш. Мөнгө чухал биш.
технологи чухал биш. Эцсийн дүнээ тэр байгууллагыг өрсөлдөх чадвартай, тогтвортой авч явах бол баг хамгийн чухал гэж хэлсэн байгаа юм л да. Тэгээ би энийг ингээд уншаад тэгээд бас нэг энэ номыг бүрэн ихээр уншаад бас нэг сонирхож ирсэн чинь нэг анхаарал татсан зүйл ихлээр энэ улс төр төр ч гэсэн аливаа багаар ажилдаг бүх байгууллагад хамааралтай гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байсан. Та санал нийлэх үү? Тэгээд энэ 5 одоо энэ дисфанкшны талаар тус үрдэн одоо ингэж жишээ болгоод тэнийг ингээм амьдралынхаа ариун туршлагаас хуваалцж өгөөч. За тэгээ. Яг үнэхээр яг хамгийн чухал сэдв энэ багийн ажиллагаа. Манай монголчуудын хувьд бол хамгийн дутмаг байгаа зүйл бол нэг 2 монгол нийлэхээр нэвтэй, 3 болохоор зөрөлдөд, тэгээ 4 болохоор задлагдгаа гэдэг. Тэгэхээр бид нар юус ингэж ямар ч одоо салбарт, улс төрийн салбарт, бизнес дээр ч гэсэн ингээд баг болж чаддгүй, баг болж биеиндээ итгэдэггүй юм байна гэдгийг бол ингээд олон салбарт ажиллахдаа би бол яг ойлгосон. Тэгээ яг одоо бид хэдий яг хийж байгаа юм багийн тэр итгэлгүй ер нь ингээд хүн болгон ялгаатай биш, хүн болгон өөр өөр. Тэгэхээр чин тэр одоо байгууллагын тэр одоо удирдлагт байгаа тэр хүмүүс ч өөр ялгаатай. Тэгэхээр тэдний дунд ингээд одоо итгэл байхгүйгаас болоод тэр байгууллага намжилттай явахгүй болчиход байгаа шүү дээ. Тэр яаж итгэл бий болгох юм? Эний яг ямар жишээ вэ? Амьд жишээ вэ? Тий, амьд жишээ нүцэндээ яг хамгийн эхлээд одоо байгууллага маань ингээд хүмүүс нэг баг болоод одоо цаашаа явна гэхэд биендээ итгэхэд одоо цагаангаас сайн хүн учраас би итгэх биш. Яг нөгөө байгууллагынхаа үндсэн зорилго дээр л одоо бүгд зөв ойлгож чадах юм бол тэрэн дээрээ итгээл за бид нар юуны төлөө баг болж ажиллаж байгаа, юуны төлөө ямар үр дүнд хүрэх гэж ажиллах гэж байгаа. Энийг ойлгоцсон байхад бол ингээ итгэлцэл аяндаа бий болдог байна. Тэгэхээр энэ бол маш хэцүү байлээ. За би сая дөнгөж ингээ хөгжлийн банкн дээр очиад баг болох гээд 1 жил үнэхээр одоо бүх цагаа зөвхөн яаж баг болох вэ гэдэг дээр л ажилласан. Яг тэгэхээр хөгжлийн банкн дээр бол ингээд маш олон жил ардын намын улс төрчдийн ингээд томилгоонууд явцсан. Тэгээд одоо сүүлдээ нэг намын ингээд доторх фракцуудын төлөөллүүд орж ирээд нэг газар хилцээр ингээд суудсан. Тэгээ энэ нь болохоор томилгоог нөгөө гүйцэтгэх удирдлага нь өөрөө хүнээ сонгож томилдоггүй. Туузаас нь ч юм уу одоо хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа яамнаас нь ингээ хүмүүсийг шууд томилоод явуулцдаг. Жишээлх юм бол та бид хоёр одоо нэг баг болоод энэ хөгжлийн банкыг одоо Монгол Улсын эдийн засагт нэмэр болох томоохон төслүүдийг санхүүжүүлэх том банк болгох гээд ажиллах гэжээтэл тантай нэг баг болоод тэр зорилгыг ойлгох хүнийг гүйцэтгэх удирдлага нь өөрөө сонгож одоо авч чаддгүй. Одоо улс төрийн томилгоогоор ирчдэг учраас нэг өдөр зэрэгцээл ямар ч нөгөө зорилго дээр нэгдэг өөр хүмүүсийн ингээд нэг юм бөөгнөрлийг энэ байгууллагад авчирч байгаа. Тэгэхээр хоорондоо нөгөө зорилгоо ойлголцохгүй болохоор итгэлцэл авахгүй. Тэгээд ардын намын нөхрөө, ардсан намын нөхрөө, одоо Хүрлбаатарын хүнөө, Жавхлангийн хүнөө гэдэг ингээд хардлага үүсээд нээлттэй байж чаддгүй. Тэгэхээр итгэлцэл гэдэг бол хамгийн эхлээд юунаас эхлэх вэ гэхээр нөгөө зорилго чиглэл нь тодорхой байхаас эхэлж байгаа. Тэрийгээ өөрөө яг ингээд ойлгоцсон байж иж биендээ итгэнүүхээс ойлгоогүй баг бол ингээд бүгд хардлагатай. Би сая төрийн банк, хөгжлийн банк гэж жоохон холиод хэлсэн маань уучлаарай. Гэтэ би зүгээр яаж ийм нөхлөөр тэр нам юунаасаа гадна ингээд 10 ингээ багийн гишүүн байхад яг хувь хүний хувьд хэн бэ гэдгээ бие биенээ ингэж таньж мэдэх айгуу тийм чухал юм шиг аливаа багийн юм дээр харагддаг л да. Бид нар эхлээд өнгөц энэ нам улаан цэнхэр гэж шууд бодцдог. Тэрнээс илүү ингээд нөгөө тэр хамт олныг нөгөө бүрдүүлэхийн тулд бие биед нь ойлгуулахын тулд тийм ээ. Манай энэ ном дээр бол хамгийн эхлээд манай энэ одоо 25 дугаар бүлэг дээр гарсан байгаа шүү дээ. Тэр эмэгтэй захирал бол хурц ирээд хамгийн эхлээд захирлуудаа хурал хийсэн. Тэгээ хурал хийгээд хооронд нь ингээд уулзуулах гээд юуны төлөө бид нар энд сууж байгаа үлээ гэд багийн өөрөөх нь үүрэг оройлуудыг яриулах гээд ингээд хурал хийсэн шүү дээ, тий. Тэгэхээр тэр хурал дээр ерөөсөө нөгөө итгэлцэл байхгүй учраас илэн далангүй байдгүй. Яг юу бодож байгаагаа ингээд шилдэггүй, ярьдаггүй, бүгдээрээ ингээд чимээгүй суугаад байдаг. Яг ном дээр гарч байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр тохиолдолд бас манай банкн дээр байсан. Тэгээ би болохоор захирлуудын зөвлөлийн хурлаар ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ шийдвэр гаргахын тулд заавал одоо нэг саналаа хийлээд тэр саналаа заа юу гүй юу гэдгээ ингээ гарын үсэг зурж баталгаажуулдаг тийм дүрмтэй байсан. Тэгэнгүүт нөгөө асуудал ярахаар ерөөсөө шийдэл ярьж өгдөг манай захирлууд. Тэгээ би за та хэд ингээд ямар нэгэн санал хэлэхээсээ айгаад байгаа бол ерөөсөө захирлуудын зөвлөлийг байхгүй болгочих.
Энд зүгээр нэг зөвлөлдөх зөвлөл буюу энэ байгууллагыг сайн одоо цаашаа зөв чиг рүү одоо амжилттай ажиллахын тулд санал бодлоо зүгээр одоо солилцоо брейнсторм хийдэг зүгээр ийм зөвлөлдөх зөвлөгөө болох чи ямар ч шийдвэр гаргахгүй гэж оролцсон хамгийн эхлээд. Тэгэнгүүт за яг одоо яагаад энэ хөгжлийн банк ийм хүндрэлт орсон бэ? Бид нар юун дээр алдсан бэ? Урд өмнө бидний одоо зээл олголтын бодлого нь буруу байсан юм уу? Эсвэл одоо татж байгаа их усүрийн маань өртгөн өндөр байсан юм уу? Бид нар одоо мэрэгжлийн одоо хүний нөөцийн менежергүй учраас одоо чадвартай хүмүүс авч чадаагүй юм уу? Ингээ яриулах гэж оролдож байгаа байхгүй юу? Тэгээ нэлийн олон удаагийн хурлын дараа хүмүүс ганц нэг санал хэлдэг болж байгаа. Тэгэхээр энэ юу хэрэлж яах вэ гэхээр нэг ихтгэлцэл гэдэг нь байхгүй бол ямар ч баг бүрдэхгүй. Яг баг бүрдэхийн тулд ингээд хор хоорондоо өөрөөрийнхөө туршлагыг хуваалцдаг байх хэрэгтэй. Тэгэхээр шинэ хуучнаараа ингээд ялгагдаад нэг үндсэн хэдэн одоо олон жил ажилласан нэг 10 гаруй хүн байж лээ. Бусд нь улс төрийн томилгоогоор ирээлэн, яваалэн. Тэгэхээр энэ хоёрын хооронд маш их гаптай. Тийм учраас мэддэг хүмүүс нь дараагийнхаа ирж байгаа шинэ хүмүүст нөгөө knowledge sharing гэж юм хийдгүү. Тэгээ ерөөсөө ингээд мэддгээ таг нуучдаг, дараагийн хүндээ мэдээлэл өгдөг. Чи чадвал олж авч чадахгүй бол одоо яах вэ гэсэн байдлаар ханддаг болохоор ингээд мэдгээ хуваалцдаг. Тэгэхээр ийм зүйлүүд бол нөгөө ихтгэлцлийг бий болгодог гэдэг амьдрал дээр би бүр тохиолдсон явж байсан. Яг энэ номыг уншаад бүр үнэхээр яг 100% санал нэгдсэн. Бараг дурж зулмаа гэдэг шиг яг ингээд санагдаж байгаа биз яг. Яг тэгсэн. Тэгэхээр би зүгээр ингээд ихтгэлцлийг бий болгохоос аргын тухай энэ номон дээр бол байгаа. Тэр бол ингээд саяны хурал хийх, бас ретрит гэдэг ч юм уу, олон нийтийн арга хэмжээ хийдэг ч юм уу, одоо уралдаан тэмцээн хийдэг гэд би ингээ байх чинь янз бүрийн байгууллагууд олон янзын арга хэмжээ зохион байгуулагддаг. Тэр чинь явж бол бие биенийхээ нөгөө сайн тал, сул тал тэгэл одоо саяхан болж өнгөрсөн те physical age гэдэг шиг те хүмүүс чинь ингээд хэцүү сорилт нэг шинэ нөхцөлд орохлоор хүмүүс өөр болдог. Ямар үед уралдаг, юунд гардаг, юу мэддэг, давуу сул талаа мэддэг. Тэгээ энэ ингээд намайг орохгүй үгүй юу гэд. Тэгэхээр хүмүүсийн хооронд ингээд ихтгэлцэл бий болох нь нэг чухал. Тэр бол нөгөө зөвхөн ажлын байран дээр бол тэр ихтгэлцлийг бий болгохоор амжилттай биш. Тэгэхээр тэр орчныг солих нь их чухал байгаа. Тэгээ би болохоор ямар арга хэрэгжилжсэн гэхээр за ер нь нөгөө албан бус unofficial буюу орой ингээд ажлын бус цагаар нийтээрээ суугаад нээлттэй ярилцах тийм бас боломжийг олгож ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт хооронд нь биенийг танилцуулаад за тэн дотор бол одоо удирдлагын нөгөө манлайлал их чухал гэдэг юм лээ. За энд бол ямар нэгэн улс төрийн томилгоо байхгүй бид зөвхөн энэ институцийг л одоо босгож ирэх гэж байгаа учраас ажлынхаа л төлөө бүгдээрээ байна. Энэ хаалттай энэ хаалганаас гараад та нар хэн байх нь бол ингээ хамаагүй шүү дээ хувь хүмүүсийн хувьд. Энэ байгууллага дотроо бол бидний зорилго зөвхөн нэг хамт олон энэ банкийг л босгож ирэх нь бидний зорилго учраас энэ дээр чадах юмаа л тал талаасаа оруулж ирнэ. Одоо инпут болгоно. Зарим нь туршлагатай байна, зарим нь туршлагагүй байгаа, зарим нь энэ мэрэгжлийнх байгаа, зарим нь мэрэгжлийн биш байгаа. Одоо ерөөсөө тэрж биенийг одоо ялгахгүй. Тийм учраас нэг л зорилгын төлөө байгаа гэдгээ ойлгоод бүгд хамт олон болно. Шинэ хуучны ялгаа ерөөсөө гаргахгүй шүү гэдэг юмыг маш их хэлсэн. Тэгээ энэ Монголын яг онцлог ба хуучин шин нам гэд бүр даашаа ингээд нэг нам доторч бай. Би ингээд нам гэдгийг бол жоохон арай өндөр түвшний улс төрийн югаар би хараад байгаа байхгүй. Бүр нам биш ч байсан хүмүүс цугласан заавал тийм бие биендээ итгэлийг бий болгох нэг чухал юм болов гэсэн тийм бодол төрсөн. Тэр бол одоо яг үнэхээр санал нэг байна. Яг хувийн байгууллагууд дээр ажиллаж байгаа харьцангуй энэ бол гайгүй байдаг. Одоо Монгол шууд ингээд 270 орчим сум тооцооны төвтэй салбартай том банкнд ажиллаж байсан. Тэгэхэд хувийн банкуудын хувьд бол нөгөө зөвхөн орлого ашигынхаа төлөө энэ хувийнхаа бизнесийн төлөө ингээд хүмүүс нэгдсэн байдаг учраас тэнд баг болоход их амархан. За яг энэ төрийн байгууллага дотор ялангуяа төрийн өмчийн компаниуд дотор маш их хүний нөөцийн урсгал солигдох их явдаг учраас энд бол нөгөө мэрэгжлийн биш за бүр огт өөр мэрэгжлийн цоошин бүр юу ч мэдэхгүй ч хүнтэн дотор явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээ баг болгоход маш их хэцүү. Энэ олон одоо төрийн өмчийн компаниуд үр ашиггүй одоо ажиллаад байгаа гол юм бол тэнд ямар ч баг итгэлцэл, зориг, хариуцлага гэдэг юм байхгүй байгаад. Багийн бүтлгүүдлийн 5 шалтгаан. The 5 dysfunctions of the team. Баг яагаад үр дүнтэй ажиллаж чадахгүй, амжилтанд хүрч чадахгүй болдог гол хүчин зүйлсийг тайлбарласан бизнесийн ном юм.
Зохиолч Патрик Линчоны багийн бүтлгүүдлийн 5 үндсэн шалтгааныг тодорхойлсон нь маш алдартай бүтээл болжээ. Нэгд итгэлцэл дутмаг байдал буюу багийн гишүүд бие биендээ нээлттэй үнэнч байдлаар хандахгүй байх. Хоёрт зөрчилдөөнөөс цугтах буюу чухал асуудлуудаа хилэлцгээс айж маргаан үүсгэхгүй байх. Гуравт хариуцлага хүлээхгүй байх буюу бие биенээ болон багийн зорилгыг хариуцлагатай дагахгүй байх. Дөрөвдүгээрт амжилтыг үл ойшоох буюу багийн нийт амжилт зорилгоос илүү хувь хүний сонирхлыг илүүд үзэх. Тавд үр дүнгийн хэд санаачлах дутмаг буюу тухайн баг нийтлэг зорилгодоо анхаарал хандуулах чадваргүй байх зэргийг багийн бүтлгүүдлийн үндсэн шалтгаанаар нэрлсэн байна. Ном нь эдгээр дутагдлыг даван туулах жишээ, зөвлөмж, практик арга замуудыг өгдөг бөгөөд удирдлагын болон багийн сургалт, бизнесийн байгууллагад өргөн ашиглагддаг. Энэ бүтээл нь багийн бүтээмжийг дээшлүүлэх, гишүүдийн хооронд итгэлцэл бий болгох, үр дүнтэй харилцаа, хариуцлагыг хөгжүүлэхэд чиглэсэн практик гарын авлага юм. Яг тийм байх тий. Тэр чинь баг гэхлээр удирдлагын баг бол 10 хүн байхад л тэр 10 хүн бие биенээ итгэдэг байх нь аюул чухал гэсэн санаа тийм ээ. Тэгээ дараагийн нэг юу гэхэлэр ингээд хүмүүс яагаад ингээд яа гэхэлэр тэр эн чинь нэг удирдлагын багийн тухай яриад байгаа шүү дээ. Нийт одоо бүр ингээд хамт олон одоо бүр юу биш. Тэгэхээр энэ бас нэг энэ номыг уншиж хахад бол зарим хүн ингээд нөгөө юунаас зайлшийдэг тий. Ингээд одоо маргаан одоо конфликт, дебейт тий. Одоо ингээд маргаан мэтгэлцээ хийхээс айдаг. Тэгээд энэ ингээ харахад ингээд яг нүдэнд зарим хүмүүс ороод ирж байгаа шүү дээ. Хаан тэгдэг үлээ гэл ингээ маргалцглаар хурц үг хэлдэггүй даргаыг ингэж тэг чинь гээд тэр болоод ингээд их буруу юм байна гэж энэ ном уншаад яасан л да зөв. Тэр бүр яг амьдрал дээр байгаа. Одоо ингээд би зүгээр нөгөө дандаа өөрийнхөө байгууллагаас бас жишээ авч яриад шүү дээ. Нөгөө амьдрал дээр одоо ингэж байгаа. За нэг тодорхой асуудал дээр шийдэл гаргах боллоо гэхэд хинд ямар санаа байна? За саналуудаа өг. Гингүүд бүгдээрээ ингээд саналаа өгөхгүй. Яагад гэвэл энэ байгууллага дээр маш их хэцүү тийм нөгөө трам үүссэн байсан. Энэ байгууллагын нийт 34 ажилтнаа нь эрүүгийн хариуцлагатай хөгжлийн банкны. Тэгэд ямар нэгэн санал хэлвэл хожим би яах вүлээ гэдгээс л одоо айгаал. Тэгээ ямар нэгэн одоо баримт үлдээхгүй. Тийм учраас ингээд саналыг ингээд цаасан дээр бичиж өгөхгүй. Тэгээд за одоо саналаа хэлээд тулгуул зөвхөн дүрм журманд байгаа үүргээл биелүүлнэ. Тэрнээс илүү санал гаргаад юм уу? Илүү ингээд өөр одоо өнцгөөс нь тийм креатив санаа гаргаад хоорондоо нөгөө нэг шүүмжлээд миний зөв чиний буруу энэ бол ингүүл зөв ингүүл буруу гэдэг тийм амьд мэтгэлцээ өрнүүлэх гээд би үнэхээр их оролцсон. Тийм юм хийдгүү. Тэр яаж ийм өгөхээр яг нөгөө ийм зөрчилдөхөөс айдаг байхгүй юу? За дарагтайгаа зөрчилдөхгүй. За дарга даалгавар өгвөл яг даргын хэлснийг л яг хийнэ. Даргаас сөрөөд одоо миний удаас жишээлх юм бол таны энэ шийдэл буруу, би бол буруу гэж үзэж байна гэж хэлдэг тийм зоригтой нэг ч ажилтан байгаагүй. Та ойлгоод гэсэн юм уу эсвэл би биш нэг өмнөх түүх соёл нэг айлгцсан байхгүй. Тэр энэ бол надад бол хамгийн ийм бүр ойлгомжгүй тийм нөхцөл байсан. Тэгээд сүүлдээ би хэлсэн. За энэ үйлдэлийн чинь төлөө юм уу? Энэ саналын чинь төлөө чамайг ямар нэгэн байдлаар би буруутгахгүй. Хамгийн муу дарга хамт яваа хүмүүсээ хэрэгт хийдэг юм аа. Тэгэхээр танаа өмнөх дарга нар чинь их муу байсан учраас та нарыг хамгаалаагүй, та нарыг дүрм журм чинь тодорхой болгож өгөөгүй учраас ингээд 30-40-өөр эрүүгийн хариуцлага хүлээх ийм нөхцөл рүү оролцсон байна. Би бол тэхгүй одоо итэг гээд би ингээд хүмүүстэй аль болох нээлттэй байх гэдэг байгаа байхгүй юу? Би өөр айчлаа одоо 34 одоо энэ та хөгжлийн банкны тухай ярихгүй энэ номныхаа тухай хөөр жишээ авч ярий. Тэгэхгүй тэр аргагүй шүү 30 хэдэн хүн хэрэгтэй болцсон. Яаж тэр хамталцсан юу байх юм чи арга гэр хувийн найз нөхөд хэцүү шүү дээ. Тэр энэ зөвхөн одоо нийтлэг зөвхөн хөгжлийн банкны биш ер нь Монголын төрийн албанд нийтлэгээрээ ийм эсвэлдлээрээ одоо ингээд ажлаа өргөжлүүлдэггүй ийм нэг юу үзэгдэл байна. За яг одоо ингээд засгийн газрын шийдвэр гаргалаа. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд очиод бүх хүн ямар нэг юм зориулж хийхээсээ айдаг нэг тийм айдастай болсон харагдаад байна. Одоо энийг бол би нөгөө эдийн засгийн яамн дээрч, сангийн яамн дээрч засгийн газрын хэрэг эрхлэх дээрч бүр ингээд яг мэдрэгдсэн зүйлээ би бас танд яриад байна шүү дээ. Хууль зөрчилж үйл одоо ингээд энэ буруу гэж
хэлж чаддаг л Тий. хэлэх тийм юу. Тэгэхээр буруу гэж хэлэхгүй зүгээр л буруу байна уу зөв байна уу гэдгийг одоо ялгаж хэлэхээсээ илүү хожим ямар нэгэн асуудалд орохгүй тул зүгээр хийхгүй байсан л дээр. Ингээд эс үйлдэл гаргаад суугаад байгаа. Эсвэл морь уусан толгойгүй хүн шиг Яг яваад. тийм юм манай ингээд одоо төр хувийн сектор биш төрийн одоо захиргааны алба тэг төрийн өмчтэй компаниуд төр бол нийтлэг байна. Бид энэ номыг уншиж байгаад яг энэ нүдэнд ингээд бүр жирэлзээд өнгөрч байгаа байхгүй юу? Яг ийм байдал бол нөгөө хүмүүсийг аль болохоор ингээд асуудлыг шийдэх биш тийм шийдлээс ингээд цугтаадаг тийм юм руу оролцсон. Энэ бол манай Монголын яг төрийн үйл ажиллагаанд ч тэр бизнесийн салбарт бол маш их тэг хувийн хвсэлдэрч энэ бол маш их нэг саад бэрхшээл болж байгаа. Бидний өөрсдөө нэг энийг засч чадахгүй байгаа нэг бэрхшээл садаа. Би ч гэсэн ингээд сүлд ботсон чинь тухайн үед ингээд нэг зөрчилдөө маргаан гарч байгаа юм шиг мөртлөө тэрний эерэг үрдэн гардаг. Тэгээд жишээ нь нэг газар ингээд хүн өвдөж байгаа тэрний хэлэхгүй яваад хүндэрчж болно шүү дээ. Гэтэл байгууллагуудад буруу байх юм бол буруу гэдгийг хэлээд тэгээ яриад тэгээ тэрнийг илрүүлэхлээрээ энийг ингэж засан ингээ гэдэг ингээд тэр чи эргээд буцаад Энэ итгэлцэл номон дээр бий. бол энийг айгүй гоёор зааж өгсөн байгаа байхгүй юу? За одоо тэгш ёстой шүү гэдэг. Тэгэхээр бид нар одоо эндээс ямар сургамж авах вэ гэхээр энэ номыг ингээ олон хүн уншаасай. Олон одоо удирдах ажилтнууд уншаад хэрвээ одоо нэг ажилтан чинь таны энэ үйл ажиллагаа, таны зорилго явуулж байгаа зүйлийг чинь магадгүй ойлгоогүй байж болно. Магадгүй буруу ойлгосон байж болно. Тэгээд энийг Яг сайжруулах үед. сайжруулах гэж өөрөө дотоод одоо бодлоо илэрхийлж иж магадгүй. Тэрнийхэн төлөө тэр хүнийг одоо эргээд буруутгах болохгүй. Тэрэнд нь өс санд хонзгонж нэг ажлын байрнаас нь зайлуулах тийм юмнуудыг шийдэж болохгүй байх хэрэгтэй байхгүй юу? Энэ номны одоо бид нарт өгж байгаа одоо юугаар санаа. Тэгтэл манад нийтлэгээр болт юм ба. Тэг би зүгээр бас л өөртөө тохиолдсон тэнд ингээд юу гэхэд жишээ ярихад ингээд бүх үйл ажиллагаагаа одоо чиглэлүүдийн өөрчлөөд ажлын байрны тодорхойлтыг гаргаж өгөөд хүмүүс ингээд ажиллаж байгаа. Тэр нэг 6 сарын дараа би эрсдлийн удирдлагын газрынхаа хүмүүсийг за энэ үйл ажиллагааны чиглэл дээр эрсдлийн дүгнэлт гаргадаг. Та нар юу хийж байгаа маа юу гэж харж байгаа. Юун дээр эрсдэл гаргаад байна. Би юун дээр алдаад байна. Багцаа авъя. Хий гэсэн чинь тэр нөгөө бүх ажилчдад ийм саналын хуудас тараагаад саналуудын нэрийг бичүүлэхгүйгээр нууцаар авсан. Тэгэнгүүт миний давтагдал миний алдааг маш сайхан хэлээд өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэргүй юм уу одоо энийг бичсний төлөө та нарыг ямар нэгэн байдлаар би буруутгахгүй юу хүснээ санагдсанаар бичгэнгүүт хүмүүс ингэ бичиж байгаа байхгүй. Тэрнээс би өөрөө за би чи их дураараа одоо яг одоо зөв гэсэн юмдаа их хитрхи туйлшраад бусдынхаа санааг бас баг сонсож байгаа юм байна гэдгийг олж авч байгаа. За хоёрдугаарт за хийж байгаа юм маань маш зөв зорилготой хийж байгаа юм байна. Бас зарим талаараа тэр хүмүүс дутуу ойлгогдоод байгаа юм байна. Тэгэхээр би нөгөө ажилчтай илүү одоо нээлттэй байж яг энэ юмыг юуны төлөө яах гэж хийх гээд байгаа. Үр дүнгийн би юу гэж харж байгаа гэдгийг маш тодорхой шилж өгж тэр бол нөгөө одоо шийдвэр ингээд их тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Даалгавар. Тийм даалгаврыг тодорхой өгөхгүй ээжиж ажилчтаас үр дүн ихэд хэрэггүй шүү дээ. Тэгэхээр тех ёстой байна гэдэг ийм алдаануудыг бас өөртөө олж авч харж байгаа байхгүй юу? Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Яг итгэлцэлтэй холбоотой маргаанаас хүмүүсэд болгоомжлох юу хэрэггүйгээд. Тэгээ энэ дээр бас ингээд би нэг ном уншиж ирсэн л дээ.
ингээд буруу юм байх юм бол ингээд тэрнээс татгалзах хэрэгтэй. Одоо жишээлх юм бол ингээд цэргийн хүмүүс ч гэсэн ингээд одоо даргын тушаал бол хууль гэж биш. Тэр чинь дайны үе биш шүү дээ. Тэг ингээд тушаал болохоор хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх хэрэгтэй гэд Израилийн цэргийн дүрмд байдаг. Тэгэхээр нөгөө талаасаа тэр одоо шүүмжлэх юм уу, маргаанд орох, мэтгэлцээнд орох хүмүүсийн бас эрхийг нь хамгаалах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол одоо өөрийн чинь хэлдгэр ингээд шууд даргын шийдвэрийг шууд биелүүлдэг биш тийм ээ. Тэр хэлсэн хүний эрх ашигыг хамгаалах талаас нь бодох хэрэгтэй. Яг одоо яг энэ номны энэ санаа бол манай төрийн албад тэгээд зарим одоо манай банкн дээр ч гэсэн дүрм журманд ингээд суудсан байгаа. Жишээлбэл шүүгч нар бол нөгөө мэдүүлэг бичдэг болсон шүү дээ. Хүндлэнгийн ямар нэгэн нөлөөллийн нөлөөлөх гэдэг бол мэдүүлэг бичээрэй гэдэг. Манай банкн дээр бас нөгөө зээлийн хорооны ажилчид ямар нэгэн байдлаар өөрийнхөө шийдвэр гаргахаар удирдлагч нь хэрвээ одоо нөлөөлөхгүй бол та үгүй гэж хэлдэг байх эрхийг ингээд журам заасан байгаа. Тэгэхээр тэр бол одоо хүмүүсийг бас хамгаалж байгаа тий. Одоо өөрийнхөө санаа бодлыг та бол хууль бус юм их гэдэг шүү гэж шилэх эрхийг хамгаалж байгаа. Боловч яг одоо амьдрал дээр тэрийг яг нөгөө хитрхийн нөгөө тал руугаа бас хүлээж аваад бүх юмыг нөгөө дүрмэнд заасан л бол хийн, заагаагүй бол хөдлөхгүй гэдэг нөгөө тал руу хэлтих юм бас гараад байна. Тэгэхээр энэ хоёрын алтан дундчийг яаж болох вэ гэхээр тэр байгууллага бол нөгөө төрөний хамгийн суурь зарчим ихтгэлцэл, ойлголт нээлттэй байх, бие биенээсээ суралцах, бие биендээ мэдээлэл хуваалцах, ер нь бидний эцсийн үр дүнгээл бид нар голлоо. Тэгээ энэ номны бас 3 дахь одоо нэг зүйл ихлээр ингээд тийм ээ. Ингээд шийдвэр гаргасан бол ингээ багаараа яг тэр шийдвэртээ ингэж тууштай үнэнч байх. Гаргасан шийдвэрхээ төлөө одоо байх нь хамгийн чухал гэсэн байсан. Энэ одоо яг амьдрал дээр бас л үнэн юм шиг санагдсан. Гаргаж болно, гаргасан л бол тэгээ заавал одоо явна гэдэг. Яг энэ дээр бол бас нэлээд нэг наантай цантай одоо манай Монголын нөхцөлд миний одоо удирдахжсэн байгууллагууд дээр бол бас хоёр талаас нь харж үзэхээр санагдсан. За ямар ч тохиолдолд ор шийдэлгүй байсан шийдэл чухлаа гэх энэ номон дээр байгаа тийм. Шийдэлтэй байна гэдэг бол ямар ч байсан байгууллага амьд өргөжлөж байгаа юм шинж. Шийдэл бол мэдээж 100% нэг одоо санал нэгдсэн шийдэл гэж угаасаа бараг байхгүй тийм. Тэгэхээр олонхоор шийдсэн л бол бусд нь тэр шийдлийг хүндэтгээд авах хэрэгтэй гэдэг юм байдаг. Яг энэ бол нөгөө монголчуудын хувьд одоо энэ байгууллага руу ялангуяа төрийн өмчийн компаниуд руу хитрхи их улс төрийн нөлөөлөл, хитрхи их хувь хүний субъективийн нөлөөллийг ороод идэг учраас яг тэр тохиолдолд би дэмжихгүй байна гэсэн шийдвэр дээрээ нөгөө бусад хүмүүстэй ингээд энэ бол болохгүй шийдвэр, энэ бол ингээд дэмжиж болохгүй шийдвэр гэдэг ийм одоо эсрэг байлгах нөлөөлөл бас их явдаг юм бэл. Энийг бол би бол маш их гайхажсэн. Чинь нэг юмны төлөө бүгдээр явахгүй. Зээл олгох нь банкны хамгийн чухал үүрэг. Зээлээ одоо олгохын тулд дүрм журмаа шинжлэх нь бас үүрэг. Дүрм журмаа шинжлээд тэгээд их усроо олоод ирлээ. За одоо зээлээ олгоё гингүүт энэ зээлийг олгуулахгүй төлөө энэ зээл олгож болохгүй гэдэг зөв нэг улс төрчдийн одоо нэг нэгнийхээ бизнесийг дэмжихгүй гэдэг тэр өнгөйсаар одоо байгууллага доторх зээлийг олгуулахгүй, судлуулахгүй байх юм бас айгүйх явж байгаа. Тэгэхээр би бол энэ бол манай энэ ном дээр гарч байгаа яг тэс эсрэг үзэгдэх бас ингээд амьдрал дээр байна. Монголын онцлог байна тийм. Тэгэхээр ингээ Монголын онцлог гэхээсээ Монголын алдаа, Монголын доголдол, Монголын одоо сургамж авах хэрэгтэй зүйлүүд байхгүй. Ингээд яваад байвал байгууллага хизээч зөв болохгүй, байгууллага хизээч хөгжихгүй гэдгийг энэ олон одоо тий судалгааны үндсэн дээр энэ ном дээр одоо бичлээд ирсэн байна шүү дээ. Эсвэл эмчийг ингээд намаар ялгуулж байгаа юм шиг биш. Банк бол тэгж болохгүй л гэсэн тийм ээ. Нийтлэг л адилхан байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо би болохоор одоо энэ номыг яг тийм үйлдэл гаргадаг маш олон одоо удирдлагуудад уншуулмаар байгаа байхгүй. Маш олон томилогдож байгаа цахирлуудад энийг ойлгох юмсан гэдэг энийг уншиж байхдаа би бодож байгаа. Энэ номны бас жишээн дээр юу вэ гэхээр одоо ингээд баг гэдэг хамгийн том баг бол Монголд бол засгийн газар. Багаар ажилладаг зарчимтай шүү дээ. Англид яа гэм бэ гэхээр тэр одоо танхимын одоо шийдвэр гаргахад оролцсон. Хэрвээ тэрнээ санал нийлэхгүй бол зүгээр л огцорчдөг. Тэгээд явдаг. Тэгэхгүй бол ингээд хүчээр ингэж яадаг биш. Тэгэхээр яг та энэ бол ингээд амьдрал баян юм чинь засаг балаараа өөр, банкаараа өөр, хувийн компани өөр байх. Ер нь нийтлэг миний ингээд юм ойлгосон бол тэр удирдлагын баг одоо хөл бөмбөг тоглож байгаа багтай адилхан шүү дээ.
одоо 10 гишүүн байлаа гэх юм бол яг тэр зүг рүү давхинаг бол тэр зүг рүү одоо хүчээ үзэх ёстой. Тэр утгаараа нэгэн тал тийшээ давхил гэсэн бол тэрний төлөө тууштай явах тухай гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр бид хэд ингэж ойлгоод байна. Яг амьдрал дээр энэ тийм биш байна гэдэг бас дахиад жишээ хэлмээр байна. Одоо засгийн газар яг та хэлсэн нэг шийдвэртэй үнэнч байх. Шийдвэртэй буруу үнэнч гаргасан шийдвэртэй ингээд эргэж буцаад байх юм. Хамт за би нэг жишээ хэлгөө. За, Засгийн газар хөгжлийн банкыг 4 сэнгийн нэмэх хэрэгтэй юм байна. 4 сэнгийн нэмчихээ. Тогтоол гаргав. За одоо яг тэрийг хэн нэмэх одоо ажиллагааг процессыг хэн хийх вэ гэхээр тэр хүн хийхгүй. Тэгэнгүүт засгийн газрын өөр нэг сайд нь тэр хийхгүй байгааг нь дэмжиж явдаг. Тэгэхээр одоо нэг засаг өөрийнхөө гаргасан шийдвэрийг нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь эсвэлээр дэмжихгүй болж шít. За өөр нэг одоо бодтойгоор нэг зээлийн асуудлаар засгийн газар гэдэг шийдвэр ингээ гаргахад саналаа өгч гаргачаад тогтоолоо гаргахгүй. Протоколоо ингээд албажуулж өгөхгүй. Эсвэлдээрээ орхиж явчихж байгаа байхгүй. Баг биш. Тэгэхээр энэ болохоор ингээд баг биш нь харагдаж байгаа байхгүй. Бид нар тэр засаг дотор байгаа зөрчилдөөнийг бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар бол яг энэ ажил явуулж байгаа улсууд учраас хуралдаанд оруулаад асуудлаа танилцуулаад за шийдвэрээ 7 хоногийн дотор авъя гингүүд шийдвэр нь бичигдэхгүй. Сар болоод 2 сар болоод 4 сар болоод 6 сар болоод араас нь ингээд үгүй эн чинь тэгээ яах гэж гаргасан юм. Зүйл дээр унгаах гэдэг юм уу гэдэг эргэлзээнд оруулж байгаа байхгүй. Нэг л гаргасан шийдвэртэй тууштай. Сая миний ярьсны зөвхөн хэрэгтэйг нь авчаарай те. Би яг нөгөө амьдрал яг болсон юмыг л номон дээр хичнээн гоё ингээд бичигддэг. Энэ ном шиг баймаар байна шүү дээ. Монголын засаг, Монголын засгийн газар, Монголын яам үзэх хэрэгтэй унших хэрэгтэй. Тэгэхээр ер нь амжилттай явъя гэвэл энэ стандартыг дагаж ижил амжилтанд хүрдэг юм байна. Энэ стандартыг дагахгүй гажаад энэ dysfunction руу яваал гэвэл бүтдгүн байна гэдгийг. Тэгээ манай хөгжил ингээс урагшилж өгдөг. Тийм учраас л энэ номыг би таны гаргаад байгаа гэж ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр энэ номыг л би уншиж байгаа хүмүүст яг ямар хүн уншаасаа гэдэг юм бол яг саяны миний хэлээд байгаа тэр муу жишээний загварлаж байгаа хүмүүс уншаасаа л. Энэ нөгөө багийн энэ номыг уншихад бол багийн энэ баг гэдэг чинь тодорхой хүмүүс. Тэр хүмүүсийн хоорондын ойлголцол одоо тэр хамт ажиллагааны тухай яригдаад байгаа шүү дээ тий. Тэгээ дараагийн нэг зүйл ихлээр ягаад энэ байгууллага энэ тэр стратегид амжилт үйл ажиллагааны амжилтанд хүрдэггүй юм бэ гэхээр тэр багийн ингээд гишүүд нь ингээ хариуцлагаас цухтаадаг. Энэ үнэн үү? Тэг түрүүний нөгөө эсвэлдэл яриад байгаа чинь одоо зайс хийхийн тулд хийх одоо тийм бодолтой тийм үйлдэлтэй эсвэл одоо юу гэдэг хаягаа манд довоо шаарлуулна гэдэг юм юу гэдгийг энэ одоо тэр байгууллагыг урагшлуулахад компанийг байгууллагыг урагшлуулахад саалбуулдаг үнэн үү? Үнэн. Энэ бол үнэн. Яг тэгвэл өөрийнхөө хариуцсан чиглэлийг зөвхөн миний л ажил үүргийн функцэнд одоо бичигдсэн зүйлээр би хийн. Энэ бол надад л хамаатай гэдэг ингээ амь бодоод байвал байгуулга явахгүй шүү. Тэгтэл бүгдээрээ нийлж иж бүгдээрээ хариуцлага хүлээхээс айхгүй ер нь одоо эцсийн зорилго руугаа ингээд явъя гэдэг нэг зоримог зарим тохиолдолд одоо хууль зөрчиж хэлээгүй. Гэхдээ хуулийг аль болохоор ингээд зөв хэрэгжилж ойлгоод явчихаар юмн дээр ингээд нэг хуулийн заалт барьчаад эсвэл одоо өөрийнхөө нөгөө ажлын байрны хуваарлтаар энэ миний одоо хийх ёстой ажил биш ээ гэд ингээд тохиолдол бас гардаг. Энийг тэгэхээр яаж ойлгох вэ гэхээр нөгөө удирдах хүмүүс хоорондоо сууж ярилцах хэрэгтэй. За гүйцэтгэх удирдлагын хувьд бол энэ банк эрсдэлтэй байгаад байвал бидний эцсийн нөгөө очих санхүү төлбөрийн чадвараа сайжруулах зорилго чинь биелэхгүй. Тэгэхээр аль болохоор Монголд бүх юм эрсдэлтэй гэж үзүүлэн гэвэл бүх юм эрсдэлтэй байгаа. Тэгэхээр эрсдлийнхаа зэргийг бүгдээрээ тодорхойлъё. Их эрсдэлтэй юм уу? Үнэхээр хийж болохгүй зүйл юм уу? Тэгэхээр энийг одоо ач холбогдол эренб дараагийн зүг гаргаж агаад тэгээд ямар ч байсан зориглож хийя. Энэ нь бол ингээ хариуцлагаас зайлаллал тэр юм шийдэгдэхгүй хэвээрэл байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр шийдвэр гаргахгүй байх тухай л асуудал шүү дээ. Ер нь явж явж. Ер нь бол тийм ээ. Тэгж шийдвэр гаргасны төлөөлөх нэг бол хариуцлага хүлээн, нэг бол одоо сайшаал хүртэн тий. Нэг хэсэг нь ингээд цагийн ямиг цагт нь хийгээд одоо төлөвлөгөөгөө энэ сарда биелүүлээ, дараагийн сарда өвөө төлөвлөгөө рүү явъя гэхээр нөгөө хүн ингээд зөвөр л одоо хувь хүний хариуцлагагүйгээс ч юм уу, цагийн менежмент нь буруугаас ч юм уу, эсвэл доод хүмүүстэй зөв чиг үүргээ өгөөгүйгээс ч юм уу, нөгөө цагтаа юм хийгдэхгүй бол дараагийн хүмүүсийнхээ ажилд ингээд садаа болоосгож байгаа.
Тэгэхээр энийг маш ойлголцоо тэр байн хурал хийнэ гэдэг чинь хурал олдвол нөгөө байгууллага ажил муу байгаагийн шинж гэж ярьдаг. Гэхдээ заавал албан ёсны хурал биш юм а гэхэд нэг ойлголцох тийм одоо нээлттэй хилцүүлэг, нээлттэй одоо ярилцах тийм одоо орон зайг л хүмүүстэй маш сайн Тий, тэр ихтгэлцэлтэй хоорондоо холбоотой тий. Тэгээ би ингээд бас нэг уншижсэн урд хуршид яасан бэ гэхээр ингээ баахан эдийн засаг хувийн сектор бизнесээ хөгжинэ гэдэг баахан ингээд мөнгө сутгсан. Тэгээд ингээд сүулдэ баахан муу зээл болоод янз бүрийн болоод баахан хариуцлага хүлээсэн. Тэгээд сүулдэ яасан бэ гэхээр тэр эрх шийдвэр гаргадаг хүмүүс нөгөө мөнгийг авчаад ерөөсө хуваарлахаа болцсон. Тэгэхээр н одоо сүулдэ дахиад нэг журмаа өөрчлөөд тэр өгсөн мөнгөө заавал ингэж хуваарл, хөрөнгө оруул, шийдвэр гаргах гэдэг. Тэгэхээр тухайн үед нь бас уйлдуулаад зохицуулаад одоо шахал дурмшуул юм хүмүүс ингэ сайжруулж явах хэрэгтэй юм шиг байгаа юм л да, тийм ээ. Тэр нэг хүний ажиллах мотивац гэж юм байна. Арга хэмжээ ажил хийхгүй хүн хариуцлага хүлээнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлага хүлээхгүй байна гэдэг чинь зайлс хийнэ гэдэг чинь нөгөө нэг одоо сая нөгөө ажил хийхээс одоо шийдвэр гаргахаасаа л одоо хойшин суухал хүнийг хэлж байгаа шүү дээ. Тэгээ сая одоо оюу толгойн энэ хилцээрийн явц дээр маш сайн сонсгол дээр ингээд маш тод харагдаж штэ. Энэ бол нөгөө Монгол улсын засгийн газрын хийх ёстой ажил штэ. Монгол улсын засгийн газар гадны хөрөнгө оруулагчтайгаа Монгол улсын хөгжлийг тодорхойлох маш томоохон төсөл дээр бүгдээрээ хилцээр хийж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан асуудал. Энэ бол мэдээж нэг хүн хийдэг асуудал биш. Нэг яам хийдэг асуудал биш. Энэ чинь улсын хурл нь одоо хуулийн баталж өгөөд тодорхой хилцээрийнх нь хүрээг тогтоолоороо зааж өгөөд тэгээд одоо засгийн газар нь бүгдээрээ ажиллаж байгаа шүү дээ тийм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлт хүртэл танилцуулаа. Тэгэхэд одоо сая ингээд харж хагаад ганцхан хүн одоо энэ бүх юм буруу хийсэн юм шиг ингээд бусад бүх хүн ингээд өөр өөрсдийнхөө тухайн үед хийгээгүй юм уу дутуу хийсэн үйлдэлийнхаа хариуцлагаас болчихж байгаа. Тэр чинь нэг хүн баруун гараар өчөө зүүн гараараа гараа өргөөд батлуулсан юм биш үү? Бусд нь эсрэг байж байгаа. Тийм боломжтой юу? Энэ бол хариуцлагаас зайлс хийж штэ тийм. Тухайн үед өөрөөсөө ажилдаа нөгөө неглиженс гэж нөгөө хайхрамжгүй хандаад ерөөсөө тэр ажил руу ороогүй хүмүүс байгаа байхгүй юу? Тэр ажил үргээ биелүүлээгүй хүн байгаа байхгүй юу? Хариуцлага ухамсарлаагүй хүн байгаа байхгүй юу? Зайлс хийдэг. Тэгчээд одоо хамгийн эцсийн үр дүн гараад ирэнгүүт үр дүн жоохон муухан шиг бол бүх хүн хариуцлагаас одоо болтож өөрийгөө хамгаалдаг. Тэрийг одоо дайраад одоо үүрээд туулаад гарах юм бол яг тэр ажлын төв явсан үйл гэдэг байхгүй тий. Яг нь Оросын бас зүүр үг гэдэг штэ тий. Ялалтын ширээний ард нөгөө генералууд багтдаггүй. Тэгээ ялагдлын үед бол одоо хариуцлагыг цэрэгч олддоггүй гэдэг шиг. Саяных бол одоо ингээд тийм харагцсан л да. Саяны зүгээр ингээд нэгэн тэгээ сая сонсголтыг хөндсөн чинь айгүй ингээд олон хүмүүсийн нүүр цараа харагдсан л да. Одоо ингээд засагт байсан бүр хамгийн өндөр алба хашиж исэн хүн засагт байсан. Тэгээ их хурлын гишүүн байсан хүн эхлээд болсон чинь надад танилцуулдаггүй байсан гэдэг. Тэгээ засгаар орж явах танилцдаггүй. Дараа нь их хурлаар баталцсан хүн надад танилцуулдаггүй байсан гэсэн. Сүүлдээ болсон чинь үгүй энэ бол сайн гэрээ. Гэхдээ засах хэрэгтэй гэдэг одоо хамлион гэж амтэн байдаг шүү дээ. Одоо хариуцлагагүй ингээд хариуцлагаас одоо зугатаадаг тий. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо ингээ сайд гэдэг чинь шийд гэсэн утгатай гэж би хэлэх гээд байдаг байхгүй юу? Одоо өнөөдөр ингээд Монгол улс үнэхээр эрчим хүчний дутагдaltaй байна уу? Дутагдaltaй байна. Хуучин одоо маш олон жил ажилласан станцуудаас шинжлэх шаардлагатай байна уу? Байна. Тэгээ энийг хэн хийх ёстой юм? Үе үеийн л тэр асуудлыг хариуцж ирсэн засгийн газрын сайдууд хийх ёстой үстэй. Яг одоо өнөөдөр ингээд тулаад ирэнгүүт миний буруу биш. Одоо дөрвөн толгойтой болцсон учраас бид нар юм шийдэхгүй байна ч гэдэг юм. Ингээд нөгөө хариуцлага ингээд хуваалцах субъект хайгаа явчихдаг. Энэ бол зөвхөн нэг жижигхэн байгууллага биш. Энэ Монгол төрийн хувьд энэ төрийг нэг байгууллага, нэг баг гэж үзвэл энэ хариуцлагагүй зуд гэдэг юм. Үнэхээр одоо хавтгай болцсон байгаа. Тий, саяны зүгээр ингээд тэрний хохирол айгүй их байгаа тийм ээ. Тэгэхээр энэний үр дүнд юу болж байгаа гэхээр нөгөө Монгол улс нөгөө өөрөө эрчим хүчний хувьд бие даатсан ажил дөрүүдийнхаа хэрэгцээг өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээнүүдийг бүгдийг хангах чадвартай ийм системтэй болсон байх ажил хийгдэг үл байгаа. Энэний горыг өнөөдөр хэн амсаж байгаа? Аж ахуйн нэгжүүд, иргэд бизнесийнхэн амсаж штэ тий. Тэгэхээр хүн болгон дор бүрдээ хариуцсан ажлаа яг одоо хийдэг л байх тухай тэр хариуцлагаас зайлсхийдгүй байх тухай л энэ номдэр гарсан шүү дээ. Саяны тэр бас нэг гоё жишээ ингээд эрчим хүчин дээр гэх чинь за жил дунджаар $200 сая эрчим хүчинд гадагшаа явж байна.
оюу толгой өмнө гоос тийм ээ. Тэгэхээр ингээд 10 жилээр бодлоо 2 тэрбум доллар тийм үү? 2 тэрбум доллараар одоо хэдэн цахилгаан станц зарах уу тий? Одоо за үнд өслөө гэтэл тий одоо за 900 мэдгүй одоогийн байгаа юуг бол даблдах хэмжээний цахилгаан станц барах мөнгөийг алдсан. Тэг хариуцлах хүн байхгүй. Тэг цаас ирээд идэг тийм ээ. Тэгэхээр энэ нэг баг тухайн үедээ бол баг болж чадаагүй. Тэрнийгээ тууштай яаж чадаагүй. Ингээд дараагийн асуудал руу орё л да. Тэгэхээр энэ багийн хамтын ажиллагааны одоо дөрөвдөх үе бол саяны ингээд хариуцлага зайлсхийх сэтгхүүтэй байх нь нөгөө байгууллага амжилтанд хүрдэггүй. Улаан амжилтанд хүрдэггүй жишээ. Тэгэд одоо хамгийн одоо нэг гол юм гэхэлэр эцсийн үр дүнг тооцох тухай асуудал байдаг. Баг. Тэгэхээр одоо ингээд тэр нийтийн үр дүнд анхаардаггүй. Тэрний юу одоо жишээ. Одоо яг байгууллагын өөрийн нэг мандат гэж байна тийм ээ. Яг энэ байгууллага институт одоо яг юуны төлөө ямар үүрэгтэйгээр энэ нийгмийн одоо нийгмийн бүтцэд ингээд байх ёстой юм бэ. Одоо нэг төв банк. Одоо өнөөдөр төв банкны удирдлагыг солих тухай ярьж байна. Төв банк яах ёстой? Монгол төгрөгийн худалдан авах чадварыг л тийм ээ одоо баталгаатай байлгах ёстой. За өнөөдөр өнгөрсөн 20 жилийн дотор манай төгрөгийн худалдан авах чадвар хэд дахин буурсан. Бүх хүнд мэдэгдэж байгаа тийм инфляц гэж яриад. Гэвтэл тэрийг хариуцах ёстой хүн өнөөдөр хариуцаж чадсан уугүй юу? Тэр инфляцаа яг зохих төвсөнд нь байлгахад нь мөнгөний бодлого бөгөөд төсвийн бодлогоо хооронд нь уйлдуулж чадсан уугүй юу? Үе үеийн засгийн газартайгаа энэ олон жил ажиллах явцдаа төв банкны ерөнхийлөгч тэр төсвийн тэлэлтийг яаж зохицуулж ажиллаж чадсан юм бэ? Манай экспортын төрөлжилт, экспортын орлого, валютын орлого яаж нэмэгдсэн юм бэ гэл ингээд бүх асуудал дандаа учир холбогдолтой. Ингээд хөөгд явах юм бол нөгөө эцсийн бидний үр дүндээ ерөөсөө анхаардаггүй. Яг ингээд нэг засгийн газар нэг 4 жилийн цикл. Тэгээд нэг улс төрийн одоо эрх авах паверт үлдэх тэр юмд л анхаарал өгдөг болохоос биш нөгөө Монголын нийтийн бидний нөгөө зорж байгаа үндсэн хуульд заасан одоо зах зээлийн харилцаанд шилжснээс хойш 34 жил болж байна тийм ээ. Эдийн засгийн эрхчлөлөө манай одоо хувийн сектор дээрээ тогтох ёстой. Одоо нэг эдийн засгийн бүтц маань алдагдаад байхад энийг анхаарч чадчихгүй юу гэж эргээд харах юм бол чадаагүй байхгүй юу. Монгол улсын эдийн засаг сүүлийн 20-ад жилд асар хурдтай тэлсэн бөгөөд энэ тэлэлт нь уул уурхай, гадаад худалдаа, дотоод эрэлтийн өсөлт зэрэг олон хүчин зүйлийн нийлбэрээр бүтсэн юм. 2000-ад оны ихэнх үеэс уул уурхайн экспорт, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдснээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихээр тэлсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдэг нь тухайн улсын эдийн засаг жилийн туршид хэр хэмжээгээр томорч байгааг илтгэх үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл энэ өсөлт нь улсын үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, экспорт, хэрэглээний нийт үн цэнийн өөрчлөлтийг харуулдаг. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жил бүрийн өсөлт тоогоор 2000 онд 115%, 2001 онд 295%, 2002 онд 473%, 2003 онд 7%, 2015 онд 238%, 2020 онд хасах 456%, харин 2025 онд хасах 6.8% байна. 2000 онд Монгол улсын төв засгийн газрын төсвийн орлого 220 гаруй тэрбум төгрөг буюу 262 сая Америк доллар, зарлага нь 278 тэрбум төгрөг буюу 328 сая Америк доллар байжээ. Тэгвэл 2024 онд Монгол улсын төсвийн нийт орлого 29.6 их найт төгрөг буюу 8.4 тэрбум Америк доллар, харин нийт зарлага нь 30.4 их найт төгрөг буюу 8.6 тэрбум Америк доллар байгаа нь Монгол улсын эдийн засаг сүүлийн 20 жилд маш ихээр өссөнийг харуулж байна. Тэгэхээр яг одоо танаа манаа одоо төв банкны гоё жишээ авлаа л да. Үр дүн гээд. Тэгэхээр өнөхөр төв банкны гол үүрэгс явж төгрөгийн худалдаа авах чадварыг л тогтвортой байлгах гэж штэ. Тэгэхэд 2009 оны 1 сарын 1-нд одоо өмнөд Солонгос, Монгол хоёрын вон төгрөг хоёр бол нэг харьцаатай байсан. Одоо өнөөдөр яасан? Тэгэхээр монголчууд 3 дахин ингээд төгрөгийн худалдаа авах чадвар багассан. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээгүй л багхгүй да тийм ээ. Тэгэхээр ингээд одоо тэг би бас нэг юм хэлэхээр төв банкнаас гадна орчин цагт бүх сайд, бүх дарга нар, бүх компанийг одоо үр дүн хэмжиж болохгүй юм гэж байхаа болцсон. Одоо энэ өрөөний агаар хэдэн метр одоо куб байна уу? Тэгээ дотор нь одоо ямар одоо нүүрс хүчлийн хэд байна уу? Бохирдол тоос юу вэ гэдгээс ахуулаад аяг маяг
Ингээл эрүүл мэндийн салбар дээр хичээл одоо өвчлөлийн тоо, нас баралт, одоо их нялхсан эндэгдэл гээл хэмжиж болохгүй байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо нийт гарах үр дүн гэдэг бол миний одоо уучлаарай юу вэ гэхээр Монгол гэж айл дээр авахд Монгол гэж нэг л айл шүү дээ. Нэг компани. Тэгэл одоо 3.78 сая хүнтэй 1.16 сая автодуулжин газар нутагтаа 60-70 сая малтай ингээд том айл тий. Тэгэхээр энэ айл чинь одоо жилээс жил одоо өнгөрсөн 35 жилд одоо хэдэн жилдж үйдгийг эсвэл өмнөх жилдээ харьцуулаад одоо наслд яа хүүхдийн сурлагаас яа сайжруулах хэмжиж болохгүй юм бол байхгүй. Тэгэхээр би зүгээр ингэж боддгийг одоо Монголын одоо ингээд дарга нарын ингээд одоо үр дүн болохоор ингээд дандаа тунхаглалын шинжтэй тим хөргөнө гэдэг. Тэг хэмждэггүй. Эцсийн үр дүнг ингэж дүнг хэмждэггүй. Тэг хэмжүүрийг ашигладаггүй. Та санал нийлэх үү? Санал 100% нийлнэ. Одоо ингээд 10 жил улсыг удирдсан ингээд засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг юугаар нь хэмжих вэ? Ер нь нийт иргэдийн чи хідэн ядуу амьдарч байна вэ? Хэдийнх нь амьдрал сайжирсан бэ гэдгээс эхэлнэ үстэй. Макро эдийн засгийн бидний хамгийн эцсийн зорилго байна л да. GDP per capita одоо үндсэн суурь нь тий. За тэгэхэд нийт өрхий чинь баг 40 одоо албан бусаар бол 50 шахуу хувь нь ядуурлын одоо орчинд амьдарч байна шүү. Тэр нэг хүний амьдралын чанар яаж сайжирсан юм? За Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн энэ агаарын чанар, бохирдол, ажлын байрны хүрэлцээ ингээд маш их олон асуудлууд ингээд шийдэгдээгүй маш олон жил яригадаад яваад байна гэдэг чинь тухайн асуудлыг шийдэх нөгөө эцсийнхээ үр дүн рүү бага анхаарсан байгааг л харуулж байгаа юм. Тэгэхээр тэнд ажилласан, ажиллаж байгаа, томилогдсон, үүрэг хүлээсэн бүх хүндээ чиний үүрэг бол одоо маш тодорхой хэлж өгөх хэрэгтэй байна шүү дээ. За чи ядуурлыг 4 жилийн хугацаанд хэдэн хувиар боруулсан байх хэрэгтэй. Эдийн засгийн одоо нэг салбараас хамааралтай бүтцийг одоо хоёр салбараас хамааралтай болгочдөг юм. Ингээд даалгавар нь тодорхой биш, зорилт нь тодорхой биш. За тэрэнд ямар арга замаар яаж хүрэх юм? 4 жил болоход 5 жилийн одоо үндсэн чиглэлгээд ингээд яг нөгөө мөрөөдлийнхөө чагсаалттай адилхан чагсаалтууд батлаад ингээ үр дүнгээ хэмжихүүцээ тодорхойлж өгөхгүй болохоор нөгөө л ямаа ярьсаар байтал 12 жил болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байгууллагч гэсэн тэр адилхан. Одоо ингээд 20 онд анх ковидын үеэс хөгжлийн банкн дээр би одоо байгууллага дээр л дахиад жишээ хөгжлийн банк чанаргүй зээлтэй болжээ, дампуурах гэдэг байна. Энэ банкны үйл ажиллагааг одоо өөдөнд гарахгүй болохгүй нэ гэд ярьсан. Тэгтэл нөгөө яг хамгийн сүүлийн арга хэмжээ нь юу вэ? Энэ хүрэн муу зээлийн салгаад шинээр хөрөнгө хийж, инжекшн хийж хөрөнгө оруулах л асуудал шүү дээ. Тэг хөрөнгө оруулаагүй болохоор энэ банкны үзүүлэлтөө сайжрахгүй шүү дээ. Хөрөнгөгүй банк яаж хүнд зээл болгох юм? Зөв зээл олгож чадаагүй алдсан бол зөв зээл олгодог төслийн санхүүжилтийн зарчим руу оруулах л ёстой шүү дээ. Тэгэхээр тэрийгэ хийгээгүй л байхад нь ингээд байлгаа л байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ерөөсөө одоо аливаа юмныхаа хүрх үр дүнгийнхаа яг одоо хамгийн эцсийн хэмжигдэхүүц байх тэр юмаа тодорхой хэлж өгөөд одоо тодорхой ажил албан тушаал дээр хүнийг тавьж байгаа бол тэр үр дүнгээр шаардах хэрэгтэй. Тэр үр дүнгээр шахах хэрэгтэй. Манай ард түмэн өөрөө сонгол явуулдаг. 4 жил сонгоод миний амьдралыг сайхан болгоорой гэж баахан захиа занаа хэлж өгөөл явуулцдаг. 4 жилийн дараа ерөөсөө амьдрал нь сайхан болоогүй дахиад эрэхт нь хөөх юм дахиад сонгоо явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр ард түмчдэр одоо томилж байгаа хариуцлага хүлээс удирдлагчдэр бүгдээрээ өөрөө яг үр дүнгээ нэгсэн ийм одоо томилгоо ийм ажлын даалгавруудыг л өгдөг байна. Яг тань зарим зүйл дээр маргалдмаар одоо санаанууд бол байна те. Тэгэхээр нэг гишүү очиод хүний амьдралыг сайжруулна гэдэг бол хэцүү. Яг тэр гишүү юм засаг бол яаж ийм вэ гэхээр тэр төгөргийн худалдаа авах чадварыг одоо ундахыг нь болов тийм ээ. Инфляцийг нам байлгана гэдэг ч юм уу хүнд сурталчилгааг багасгах гэдэг тэр бизнес таатай орчин бүрдүүлдэг юмар хэмжихгүй бол зүгээр сууж байгаа л миний амьдралыг сайжруулах гэх юм бол тэр чинь ерөөсөө ингээд тэгэхээр тийм бас ялгууртаа ингэж яахгүй дарга нар ч ид шиттэй биш те. Гэхдээ бол тэр хэмжүүр гэдэг нь чухал те би ингэж боддог байхгүй. Ингээ сайн ажиллаж яа муу ажиллаж яа гэдэг бол агай субъектив. Дандаа хэмжиж болдог. Нэг хүнд хамгийн амар юм бол нэг хүнд өгж байгаа дотоодын бүтээгдэхүүн ямар байна вэ гэдэг. Тэгээ би зүгээр ингээ хэмжүүрээс гадна би бас нэг юм санаа ингээд энэ ном уншиж яхад бодогдсон байхгүй. Одоо ингээд яг ингээ харах юм бол нөгөө төрийн алба данхаалаа инглээ тэглээ хүнд суртал нэмэгдлээ гэд. Тэгээд нөгөө төрийн албаа хаагчд эдийн засгийн өсөлт юм сонирхолгүй. Хариуцсан яамны ажил шиг болчиход байгаа байхгүй. Саяны нөгөө таны хэлдгээр гишүүний амьдралыг сайжруулаагүй гэдэг шиг. Тэгэхээр би яаж ийм вэ гэхээр энэ төсөвт одоо төрийн албаа хаагчдын цалин нь
одоо эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээтэй уялдаж өсдөг. Одоо тийм жишээ бол байна л та. Одоо ч Азад гэсэн Сингапур өндөр цалинтай хэрнээ одоо эдийн засгийн 5% нь өсөх юм бол төрийн албан хаагчдын цалин 5%-аар өсдөг. Тийм нэг бас нөгөө талд нь урамшуул хийж ихгүй бол ингээл нэг бол одоо тэдний баахан загнаал, нэг бол одоо ингээл данхаалгаад ах нь хэцүү. Тэр нөгөө байгууллага дээр нөгөө бүтээмж гэдэг асуудал байна. Бүтээмжтэй уялдаж тэр хүний өөрийнх нь нөгөө ажиллах сонирхол, мотивац, шинэ зүйлийг бүтээх тэр санаачлагыг нь дэмжсэн тийм урамшууллын хүний нөөцийнхөө тэр карьер өсгөх эсвэл цалин урамшууллын тэр бодлогоор ингээд дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхээр байгууллага дээр одоо бол ингээд харахаар тийм зүйл маш их хомс байх шиг байна. За хувийн компаниуд дээр бол харьцангуй маш сайн байгаа учраас хувийн компаниуд бол хамгийн бүтээмжтэй хүмүүстэй хамгийн сайн цалингаа өгөөд ингээд байлгаж байна. Төр дээр төрийн компаниуд дээр ингээд харахаар бүтээмжийн тухай ярихад бол маш үнэхээр бүрхэг байна. Тэгээ бүтээмж гэдэг нь бол зүгээр өглөө 8 цагт ирээд орой 6 цагт яваад тэр ажлын байран дээр сууж байгаа л цалингаагаад явж байгаа одоо нийтлэг төр төрх байж байгаа энэ хүмүүс дээр чи илүү одоо хоёр журам сайжруулах илүү одоо нэг аргачлал ингээд шинээр судлаад олоодохоо гэвэл тэр хүмүүс ингээд илүү цагаар суух ч юм уу эсвэл илүү зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Тэгээд тэр илүү цаг тэр юм ингээд өгөхөөр одоо төсөв нь хүрдгүү хэмнэлтэнд орчдөг ч юм уу. Одоо тиймэрхүү ингээд айгүй жижиг юм шиг мөртлөөсөө ингээд зохицуулах, эв зүйнд нь оруулах маш олон асуудлууд байна. Тэр хөдөлмөрийн хуультай ч холбоотой байна, нийгмийн хамгааллын бодлоготой ч холбоотой байна. Одоо тэтгэвэр тэтгэмжийн энэ асуудалтай ч холбоотой байна гэдэг. Төрийн байгууллагын бүтээмж гэдэг нь тэр байгууллага тухайн нийгэм, иргэд, улсынхаа хэрэгцээ, зорилгыг биелүүлэхэд гаргаж буй үр дүн, чадвар, үр ашгийг хэмжих тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хэдий хэмжээний нөөц, хүн, төсөв, хугацаа зарцуулж хэр үр дүнд хүрч байна вэ? Бүтээмж нь нөөц, процесс, үр дүнг нэгтгэсэн үзүүлэлт бөгөөд зөвхөн хурдан ажиллах биш, иргэдэд үнцэнтэй, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх чадвар гэдгээр тодорхойлогдох ёстой. Бүтээмжийг зөв үнэлэхийн тулд хугацаа, хүний нөөц, төсөв, үр дүн, нийгэмд үзүүлэх нөлөө, иргэдийн сэтгэл ханамж гэсэн олон үзүүлэлтийг хослуулдаг байна. Монгол Улсын засгийн газар 2025 онд төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний тайланг 11 яам 16 агентлагийн 2024-с 2025 оны гүйцэтгэлийн дүнд суйрлан олон нийтэд ил тод болгосон. Энэ тайланд төрийн албан хаагчдын 98.7% нь сайн эсвэл түүнээс дээш үнэлгээ авсан байгаач ард иргэдийн 60-аас их хувь нь төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус гэсэн байна. Нэг асуудлыг шийдэхэд бол маш олон асуудал руу орох хэрэгтэй болчиход байгаа. Бас төр ажиллаж учраас төрлөө хайлтгаж. Энэ зүгээр энэ домны санаа нь бол энэ Алива багийн тэд би дахиад хэлэхлээр одоо стратеги одоо том юу чухал биш. Санхүү чухал биш. Технологи чухал биш. Явж явж тэр улсыг, тэр байгууллагыг, тэр компанийг одоо чадварлаг, өрсөлдөх чадвартай, тууштай, тогтвортой хугацаанд авч явж хөгжүүлэх баг чухал гэдэг. Тэгэхээр би энэ тэр багийг энэ альч төвшин дээр яг энэ утгаар нь авч үзэх хэрэгтэй тий. Тэгэхээр энэ яаж юм гэхээр энэ номыг уншсанаар бол компани дээр ажиллаж байгаа хүнч, төрийн байгууллагад ажиллаж байгаа хүнч, сайд, дарга одоо манай дарга нарын бүхэнд хамааралтай шиг надад санагдсан баггүй яг нэг төвшин дээр. Та яг үүнтэй санал нийлдэг. Үнтэй 100% санал нийлж байгаа. Тэгэхээр яг гоо энэ одоо номыг харахад ингээд 50 бизнес гэдэг ингээд хувийн бизнесүүд яг байна шиг одоо ажил хэрэг гэдэг утгаараа одоо төлөвлөж ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь ингээд ямар ажил зүйл амжилттай явъя гэх өнөөдөр одоо жишээлбэл Монгол улсаар ингээд жишээ авахад одоо энэ нийтлэг төлөвлөлтөө өсөв маш хурдтай ингээд өсчлээ сүүлдээ. Тэгэхээр бид мөнгө бол нэг их таагүй. Үнэхээр технологи байсан. Маш их олон зорилготой. Би нэг тооцсон арчсан намын өргөдөл бодлогоос үзсэн чинь том жижиг салбарын бус Монгол улсын тавьсан нийт зорилгоодыг тоосон 34,700 байсан шүү дээ. Тэр одоо 30-40 програм зорилтуудтай тийм. Тэгэхээр маш том ингээд зорилтуудтай програмуудтай. Тэрнийх нь нөгөө уялдаанд юу байсан гэхээр маш муу байсан. Яг бол баахан зорилго тавиад орхичдаг. Зорилгоо яг хэрэгжүүлэхийн тулд яг ямар баг, ямар чадвараар, ямар хэмжүүрээр тэрийг хийх вэ гэдэг юм л сурталчдаг нь Монголын хүчгүй байгаагийн ер нь явж үндсэн
одоо шалтгаан юм байна да гэж би бол хувьдаа тэгж дүгнсэн. Тэгэхээр яг одоо багийн чадвар. Тэгэхээр засгийн газар төр удирдах байгаа хүмүүс хамгийн чадвартай хүмүүсийг салбараа удирдах менежерээр буюу одоо салбарын сайдуудаар томилжод тухайн салбараа ингээд хувийн секторынхантайгаа нийлээд босгоод ирнэ. Тэгэхээр тэр багийн чадвар одоо багийг бүрдүүлэх, тэр багийг одоо ихтгэлцүүлэх, нэг зүг рүү харуулах гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр Монголын хувьд бол би зөвхөн танд эсвэл нэхэд 14 ч байна уу, 49 ч байна уу, энэ том мега төслүүдийг мянга яриад нэмэргүй. Яг бол тэр төслүүдийг яг ажил болгох баг л хамгийн чухал. Тэрийг ойлгох, бие бинийгээ дэмжих, итгэх, тийм ээ. Мөнгө, хугацаа, баг, тэгээд менежмент тийм ээ. Тийм, стратеги бол бүх л дэлхийгээрээ л одоо альва салбарыг хөгжүүлэхийн тулд ингээд туршигдсан, шилэгдсэн, шившигдсэн маш олон арга стандартуудыг бид нар шууд импортоор авч ашиглаж болж байна. Сүүлийн 20 жилд төгрөгийн үнц нь 5 дахин сулрав. Монгол төгрөг сүүлийн 20 жилд гадаад валют болон дотоод худалдан авах чадварын хувьд маш ихээр үнэгдсэн. Энэ нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Гадаад валюттай харьцуулахад 2006 онд 1 Америк доллар 1160 төгрөг байсан бол 2026 онд 1 Америк доллар 3570 төгрөг болсон байна. Энэ нь төгрөгийн үнцийн 3 орчим дахин сулраад байна гэсэн үг. Жил бүрийн Монгол банкны мэдээллээр дундаж инфляц 7-8% байжээ. Үүгээр инфляцийг тооцоолбол худалдан авах чадвар 20 жилийн дотор 4-5 дахин буурсан байна. Нэгдгээд дүгнэж хэлбэл сүүлийн 20 жилд гадаад валюттай харьцуулахад төгрөг 3 дахин суларч дотоодын худалдан авах чадварын хувьд 4-5 дахин буурсан байна. Маш олон технологиудыг бид нар шууд авч болж байгаа. Мөнгө бас байна уу? Байна. Тэгэхээр юу дутаад байна вэ гэхээр тэр нэг арга ажиллагаа багаар одоо нэг зорилго руу, нэг тал руу бүгдээрээ нэгтгэл ямыг л одоо хийж чадахгүй байгааг энэ ном л бид нарт. Тэгэхээр энэ ном бол ялангуяа хамгийн их хожих хүмүүс бол бизнес эрхлэгч би бодож байгаа. Ингээд багаар ажилдаг. Тэр нь баггүй ер нь байгууллага гэж байхгүй. Тэрс ингээд баг ингээд байгууллагыг авч явж байгаа компани захирал болгон тийм ээ дарга болгон ер нь ингээд аливаа хамт олныг авч явж байгаа хүн болгон одоо энэ номыг унших юм бол яг байгууллагынхаа сул тал өөрийнхөө сул талыг мэдмээр юм санагдсан. Би ч гэсэн яг өөрийнхөө одоо сул талыг энд хараад би одоо ингээд хөлс мөс гарахаар тийм юм харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ном бол нөгөө бусад орон, бусад компани, дэлхийн нийтийн ингээ хамгийн сайн компаниудын одоо амжилт тэг ухралт сул талуудыг ингэж анализ хийж байгаа бичсэн юм бэлэн жор ном байгаа юм л да. Тэр тусмаа одоо манай Монголд бол бид нар нэг топ 100 аж ахуйн нэгжгээл жил болгон шил оруулдаг. Яг нөгөө дэлхийн тавцан дээр өрсөлдөх, бүс нутагтаа өрсөлдөх юм томоохон юм чадвартай бизнесүүд энэ компаниудаас олноор төрмөрөө шүү дээ, тэ. Тэр хүмүүс бол мэдээж одоо өнөөдрийн түвшинд хүрэх энэ хугацаанд өөрийнхөө тэр багийг удирдаад юм амжилтанд хүрсэн л баг. Гэхдээ илүү их амжилтанд хүрэхийн тулд яг энэ одоо олон алдаа оноо дээрээс сургамжуулга бичсэн энэ номыг бас уншаасай л гэж үнэхээр одоо хүсэж байна те. Бид нар бол яг бизнесийн салбарт тэр хүмүүс шиг олон жил ажиллаагүй. Гэхдээ 1-2 удаа одоо томоохон юм байгууллагуудыг удирдах юм үүрэг одоо оногдоод ингээ очиод ажиллахад маш их одоо өөрсдөндөө анализ хийх, сурах, судлах юмнууд байсан. Тэгээд энэ номыг уншихад бол яг л нүдэнд харагдахаар байсан. Тийм учраас энэ номыг би бас энд телевиз үзэж байгаа, битэрийг сонсож байгаа олон одоо бизнесүүд шинээр стартап их нээж байгаа залуучууд ингээд шимтэж уншаасай. Төрийн энэ одоо маш олон зуун тэрбум төгрөгийг удирдах байгаа төрийн эмчийн компани удирдлагуудыг нэг уншаасай. Энэ төрийн өмчийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмших засгийн газрын тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүс бас нэг л баг байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс бас уншаашаа одоо бүгдээрээ шимтэж уншаад хамгийн гол нь цаад агуулгыг ойлгосоо л гэж хүсэж. Тийм, үнэхээр баярлалаа. Тэгээд явж улс орны хөгжлийг авч явдаг одоо хүмүүс бол энтерпренеурүүд, бизнесмэнүүд тий. Тэгээ үнэхээр 35 жилийн орд хуулиар хориотой байсан хувийн хөвшил ингээ хөл дээрээ босоод тий ингээ амжилтаа яваад тэг ингээ сүүлийн үед харахад биш тэг бас өсөж өндийгээд гадагшаанаа гарч ийн. Одоо энэ бол айгүй сайн зүйл. Тэгэхээр энэ үнэхээр өнгөрсөн хугацаанд бид нар бас юм алдаа оноо байсан. Алдаа оноо байгаа. Гэхдээ энийг бас түүчилж явж байгаа нь бас л яг тийм
хувийн хөвшил юм мундаг менежерүүд юм шиг байгаа. Тэгэхээр ингээ улс орн цаашаа явъя гэх юм бол энтерпренерүүдэд дэмжиж хамгаалаад тэгээд нэг төр засах нь бас ингээд явах юм бол Монгол улс бас төр засгийн үүрэг бол одоо амжилттай бодгоор л явах. дэмжих асуудал шүү дээ. Ер нь бол тий. тий. Тэгэхэд одоо энэ сүүлийн үед одоо гадагшаа гарч чадаад байгаа энэ залуучууд энэ стартап компаниудыг харахад дандаа ингээд багаараа бие биенийгээ ингээд сайн ойлгож байгаа, биендээ итгэсэн юм найзууд, залуучууд ингээд баг болж чадсангууд нь л амжилттай ажиллаж чадчих шүү дээ, тийм ээ. За өнөөдрийн одоо манай ярилцлагын үндэс зочин хөгжлийн банкны захирласан хатагтай Нарантуяа танд их баярлалаа. Цаашдаа одоо Монгол улсын хөгжлийг түүжээлэхэд урагшлуулахад бас манлайлж оролцсон хэвээрээ байгаарай гэж хүсье. Тэгээд танд маш их баярлалаа. Үзэгчтэй их баярлалаа.